Яа, сайн байцгаана уу? Ангиараа контент байна. 14 дугаар сургуулийн 8-ийн ийдэр ирлээ. Ангиараа контент байна. Нийт та бүхнээр 3 тоглоом тоглуулсан. Нэг нь юу вэ гэхээр багштайгаа хамт нэг тоглоом, нэг нь өөрсдөө ангийнхаа фонд төр мөнгө цуглуулах, нэг нь болохоор хин нэгэн хүүхэд ганцаараа ангиасаа ялалт байгуулж 500 сая төгрөг авч байна. Энэхүү ангиараа контент байна. Манай Токиогийн Mind Rush-ийн хамтарч ажиллаж байгаа. Mind Rush маань юу вэ гэхээр Mind Rush ангиараа бүртгүүлэн өдөр бүр 5 асуултанд хариулан оноо цуглуулan оролцоно. Үеийн төгсгөлд ялагч болсон ангийн хүүхэд бүр супер билгүүдээс хүснээ сонгоно. Mind Rush 2 дугаар үе 5 сарын 19-ноос 5 сарын 30-ны хооронд болох гэж байна. Ангиараа хариул, өрсөлд хож. За тэгээд энэхүү 3 тоглоомын хамгийн эхний тоглоом болоо ангиараа контентын тоглоом 1 ангийн багшаа хэн сайн мэдэх вэ? Ангийн багшийн талаар 3 асуулт асууна. Зөв хариулсан хүүхэд бүр 20 сая төгрөг хожих болно. Хөөхөн манай багш тэгээд цагаан 2 хүүхэдтэй. Тэгээд багш мэрэгчлэн гой зөгтөг гэх юм уу? Танай ангийн багшийн овгийн эхний үсэг юу вэ? 9 8 7 6 5 4 3 2 1 тэг. За хараа. Оо танайхан чи ямар мондог юм бэ? Багшийнхаа овгийг та бүхэн маань яаж ингэ сайн мэдээд байна? Facebook-ийн нэр дээр байт. Баяр хүргье. Үсэг байлаа. Та бүхэн маань 3 асуултын эхний асуултан дээр зөв хариулснаар танай анги фонтын мөнгөн дээр дөнгөж ихтэйд 330 сая төгрөг хожлоо. Баяр хүргье. Манай ангийн багш нэг өөрхөн шүү дээ. Тэгэл уурал хүрдээ уурлал, гоё ажиллаа үдээ гоё ажиллаа. За хоёр асуулт юу вэ гэхээр танай ангийн багшийн хамгийн дуртай хоол. За ангийнх нь юу мэдэх үү? Яг сайн мэдхгүй байна. Тэгээд хоолны тухай ярилцж үзээгүй юм. 4 3 2 1 тэг. Өргөө шууд өргөөрөө байгаа. Цөөвөн бичээгүй юу? Бичээгүй байна. Миний дуртай хоол гэвэл бууз. Буузын дуртай гэж хэлсэн. За буузууд өргөөд бусна болгоорой. 1 бууз, 2 бууз, 3 бууз, 4 бууз. За баяр хүргэе. Та бүхэн маань 2 дахь асуултан дээр 40 сая төгрөг хожлоо. Танай ангийн багш юуны орд вэ? 9 8 7 Өхрийн орд одоо удахгүй миний төрсөн өдөр болох учраас бас мэдчих магадгүй. За бүгд дэшээ өргөөрөө. Манай багшийн орд болоо үхэр байлаа. Баяр хүргэе. За өхөрнүүд өргөөрөө. 8 гэдэг чинь та бүхэн маань энэхөө эхний тэмцээн дээр нийт 460 сая төгрөг хожлоо. Баяр хүргэе. Маа залуу хэн гэдэг юм бэ? Баяр мантах. Хүзүүн дээр хизээ шивээс хийсэн. Энэ зүгээр бохтой нөгөө шивээс идэж штэ. Тэрийг авд ажиллаа тэгээ бохина. Тэгээ оноо авах болгон чи ганцаараа ингээд орилоод байгаа байхгүй. Хүүхдүүд алаад тасч байгаа чи вүү гэд ангийнхнаагаа урамшуулж байгаа юм уу? За тэгвэл ахаад нэг удаа ич. За баярлалаа. За ингээд бүгдээрээ хоёр тэмцээний хамтдаа тоглолцгоо. Энэ маань юу вэ гэхээр Mind Rush-ийн асуулт хариулт. Ер нь бол яг Mind Rush-ыг яг амьдаар бүгдээрээ тоглолоо гэсэн үг тийм. Утсаар биш. За надад байгаа 8 асуулт маань юу вэ гэхээр мэдээж Mind Rush дотор байгаа 8 дахь ангийнхан зориулсан асуулт байгаа. Ангиараа контентын тоглоом 2. Ангийн 4 болон ABCD гэж тэмдэглэн Mind Rush-ийн 8 дахь ангийнхан зориулсан 8 асуулт асууна. Буруу хариулт дээр очиж зогссон хүүхдүүд хасагдаад явах бөгөөд бүх асуултанд зөв хариулж үлдсэн хүүхэд бүр 20 сая төгрөг хожих боломжтой. Нэмэлтээр Mind Rush-ийн тоглоомын бамбай, баллоор 50-50 гэсэн 3 боломжийг ангийнханд өгнө. Зөөлний тэмдэг нь ямар үүрэгтэй вэ? A. Тусгаарлах, B. Зөөлрүүлэх, C. Хоёулаа мөн, D. Аль нь ч биш. За явлаа. За зөв хариулт боллоо. За баярлалаа. Үйлдэх системийн үед байгаа элементүүдийн ижил чанар нь аль вэ? За ингээд танай ангийнхан маань ингээд те би үйлбэр буюу электронны давхаргын тоог сонгосон байна. Ангийнхан гавлыг дагаал орчлоо. Тийм үү? Ямар муухай ягаад та нар ингээд ухаан тооны гавл гэж ярьд юм бол? Мэдхгүй дээ хэлээс орсон юм л үү. Зөв хариулт тоолоо. Гадаад давхрааны электронны тоо биш бий байна. Манай улсын 1 м квадрат газар нутагт ойролцоогоор хэдэн хүн ногддог вэ? A 1, B 2, C 3, D 4. 50 бамбаа ёо. 50. C D 2 хасагдаад B A 2 үлдчихэ. Та бүхэн насаараа баллуур бамбаа 2-оос байгаа шүү. Бас ашиглаж бас болно. Багаараа ярилцоо. Ирээдүгөө харъя шүү. 8 асуулт байгаа шүү. Маасаараа хусагдуулаас хэцүү. Газар нутаг бол нэлээ их
хүн ам нь харин бага. Тийм үү? Тэгээд логикоор бодохоор бол хэд байж болох вэ, тийм ээ? Манайхан ба бүр энэ дээр бүр ингээд 50-50 ашигласан байгаа. За, зөв хариултыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Зөв хариулт одоо мэдээж би байна. Монгол улсын хамгийн нам цэг аль нь вэ? Нам цэг. Нэгт хүүтэн уул, бид хөхнөөр, сид Монгол шарын даваа. Дид модтой хамаар. 10, 9, 8 7, 6, 5, 4, 3, 2, 1. За, баллуур бамбаа хоёроо ашиглахгүй гэж итгэлтэй байна уу? Сүүлийн асуулт багийн ажиллагаа итгэлтэй байна уу? Шууд нөө штэ. Окей. Юу гэнэ ахаа? Байглаа солихгүй зүгээр бамбаагаа авах юм байна. Зөв. За, зөв хариулт маань мэдээж хөхнөр байлаа. Баяр хүргэе. Гэтэ та бүхэн бамбаагаа ашиглалаа. Баяр хүргэе. За, дараагийн асуулт. Нэгж ажлыг харгалзах хугацаанд хуваасныг физикт юу гэж нэрлэх вэ? A. Хүч, B. Энерги, C. Масс, D. Чадал. 10, 9, 8. Балуур ашиглахгүй юу? Одоо ашиглахгүй юу те? За окей. За энэ асуулт нэмэр манайхан чадлыг сонгосон. За зөв хариултад мэдээж D буюу чадал байлаа. За. Манайхан чадаа бүр нэг зөв хариулсараа бүр сурцсан те тоохооч байж те. За манайхан 3 асуултын ард гарах юм бол бас нэлээ амжилт үзүүлэх гээд шүү манайхан. Агаарын дараалтад дэлхийн газар дээр ямар байх вэ? A хамгийн бага байна, B тэнцүү байна, C хамгийн их байна, D аль нь ч биш. 7 6, 5, 4, 3, 2, 1. За зогс. Ахаа цаана 2 асуулт байгаа болохоос юмыг яаж мэдхэгөөд балуураа хадгалцсан уу? Бас хамгийн сүүлийн асуултаас хүн дэж байдаг те ямар нэгэн юм дээр те. Чи шийдэрөө. A, D байхгүй. Хамгийн бага их байхгүй. Яг уу. Бадандаас уу. За окей. Сүүлээсээ 3 дахь асуултын хариултыг хамтаа сонсцгоо. Мэдээж хамгийн их байна гинэ. За манайхан хасагдаарай. Ухаантай охин гараа явсан манайхны одоо жинхэнэ тарих ажиллах нь дээ. Сүүлээс 2 асуулт. Ургамлын иш ямар үйл ажиллагаанд оролцдог вэ? А. Хооллох. B. Шин бодисыг зөөвөрлөх. C. Ус ууршуулах. D. Бөгд. Манайхан балуур ашиглах яасан бэ? Нэг юм зөвлөв. Хариултаа үнэхээр мэдэхгүй байвал дөрөв тал хувааж зогсмоор бол яль нэг талаа балруулах. Эцсээ 5 секунд үгүй. Балуур ашиглахгүй. Хариултаа мэдэхгүй байгаа юм байж балуур ашиглахгүй байна те. За өөртөө ихтэй бол би шууд тоглоцгоо. Энд дээр асуучихвал яах юм? Бамбаагаа авах уу? Ашиглацсан шүү дээ. За ингээ бүгдээр хариултыг хамтаа сонссоо. За манай багийнхан маань нилээ ярьлаа. Балуураад ашиглахгүй маань энэний дараа нэг асуулт байгаа болохоор тэрэн дээрээ ашиглана ах гэж би бодож байна. За тэгээд маа нэг залуу бол дөрөв талд хуваагдаа зогсчоо юмыг яаж мэдхөө гэсэн энэ боломжоос авсангүй. Нэг охин балуурд гэсэн авсангүй. За ийшээ манай хоёр маань баг багаар алхаад эй дээр чи зогсчихлаа. Майндрашийн эцсийн зогсолт байх үү дээ. Гэж хэлээд зөв хариулт болоо мэдээж B буюу бүгд байлаа. 8 И анги маань энэхүү Майндрашийн тэмцээн дээр маань найс хүргэжтэй. Баяр хүргье. Хайцсан мөнгөө ингээ хоёроор үржил тэр хэд болж байна? Тэг. Охтууд нь хөвгүүдээ бүр нэг дээрлэгээл байдаг шүү дээ. Гэтэ ихэнх нь гайгүй нэг ганц хоёр хөвгүүд л нэг дээрлэгээд гар урж үрээд байдаг. Ер нь гайгүй. Гэхдээ охтууд нь жоохон хөвгүүдийгээ жоохон код байдаг гэх юм уу? Тэгээ хаяалцах юм байгаа. Ив найрамдалтай л байдаг шүү дээ. Ер нь зодоо нь айгүй баг. Хайдаал задлаа. Тэг хайдаа. Давуу шүү. Нилээн гайгүй. Зүгээр байхгүй л таа манай хөвгүүд угаасаа. Задж байгаа. Хөвгүүд их л зүдвэл. Гэтэ би нэг их задалдаг юм уу? Заримдаа өөртөөсөө олно. Скол өөрөө хүн өдмөрөн гэж явдаг байхгүй зарим хүмүүс. Тэгээ өөртөө рефлексээр зодод. Би хүүхэд заддаг юм аа. Авир гайгүй дээ. Яг зарим нөөний дэлжгарууд нь дээд нэг октод өгдөл тэгэл өөртөө зодоолаа. Өөртөө ер нь амар буруу юмараас тайда тоглодог.
За хамгийн сүүлийн 3 дахь тэмцээн байна. Юу вэ гэхээр та бүхний дундаас өнөөдөр нэг хүүхэдэд 500 мянган төгрөг яг ховдоо авах нэ. За бас 500 мянган төгрөг бол айгүй нэлээ их мөнгө, ялангуяа 8 дугаар ангийн хүүхдүүдэд та бүхэн маань настай тэр мөнгө аав ээж хоёртойгоо ярилцж хагаад өөрсөндөө хэрэгтэй юм бас аваасаа гэж агаан хүсэж байна. Ангиараа контентын тоглоом 3. Хүүхэд бүр тэтгэлийн цаасаар онгоц хийн нисэх нь. Хамгийн хол нисэж чадсан онгоц өөрийн эзэндээ 500 мянган төгрөг өгөх болно. За ингээ манай хүүхдүүд маань өөрсдийнхөө ур чадвараараа яг өөрсдөө гэсэн онгоцыг хийсэн байна. Одоо бүгдээрээ энэхүү зураас нэрээс онгоцуудаа нэг удаа шиднэ. Хамгийн хол ниссэн онгоц маань эзэндээ 500 мянган төгрөг авчирч өгөх нэ. За тэгээд өнөөдөр 500 мянган төгрөгийн үнэтэй онгоц хэний онгоц болохыг хамтдаа харцгаая. За хамгийн их нь манай бэлэг шидэх үү. 1 2 3 явлаа. 2 3 явлаа. Оо, за зүгээр бэлэгтэй зүгээр. Йоо, за энэс овоо хол явлаа. Манай хүүгийн онгоц хүмүүс юу нь яг нэг дөрвөлжингээ онгоц хийдэг байхгүй. Чи ягаад ийм хоёр цаасаар хийсэн бэ? Зүгээр л арай хол явах. Урт цаасаар хийвэл арай хол явах гэж бодсон баг те. За окей, заамтаа шийдэсгээ. Энэхүү онгоц маань. Йоо! Энэхүү онгоц маань. Йоо! Үнэхээр хол явлаа те. За энэ бол 500 мянгаыг авахд ер нь л ойрхон онгоц вэ шүү. За манай охин шидэ. Оо, зүгээр. Ямар онгоц хийсэн юм бэ? Онгоцоо танилцуулах. Байлдааны онгоцноос санаас. За окей, харцгаа. Байлдааны онгоц хэр одоо явах нөө? За зүгээр хан мөрөглөө сайхан. Яа! Хангалах амир. Ангийн дараагийн онгоц. Ямар гоё газартв. Айгүй гоё газартлаа шүү. Ой. За шидэ. Яа! Ямар амир аюултай онгоц. Чигээрээ уусвал бараг самбар цөмлөө чигээр явах нь шүү. Яа! Оо, багш онгоц өөрийг нь онцлоо. Чү. За энэ яадаг онгоц вэ? Онгоц хийж үзээгүй болохоор өөрөө зохиогоол хийлчлээ. Окей. Бас нэг зарим онгоцоос хол явлаа. Яагаад ийм онгоц хийсэн? Мэдхгүй санаанд орсноо л зүгээр. Тийм үү. Явна. Санаанд орсон онгоц. Октоо жоохон өөрөөр онгоц хийгээд байна те. Наа чи яадаг онгоц вэ? Энэ явсаа. Байдгүй. Шидлээ. Чү. Яа. За манай хүүгийн онгоцоодоос нилээ том онгоц харагдаж байна. Ягаад тэр яг нэгт орсон онгоцтой ер нь бол дүүцхүүц бас том харагдаж байна. Өөрөө чи онгоц хэр хол явах вэ? Тал хөргөл авах гэж бодож байна да. Тийм үү. За окей. За хамгийн гол шийдэлт шүү дээ. За ингээд энэ онгоцоо яаж шийдэх вэ хамтдаа харцгаая. Миний онгоц төрүүлнээ харж байгаарай. За ямар аим шүү. Яа! Явдаа тий. Хам шараас усаад явчлаа. За яа манай октодын онгоцод юу нарийнхан? Яа. Чү. Яа. Явчлаа гэж бодлоо ш. За одоо ингээ хамгийн сүүлчээ одоо ингээд хүүхд онгоцоо шидэж штэ. Өөрөө чи онгоц одоо нэгт явж байгаа сэтгэл. Гоё юм. Чи ингэж ямар хол явна гэж бодсон уу? Би яг гадаад туршиж байгаа тэр хангал гээд манай ангийн даргын онгоц амар явж байгаа хараад хангалыг төрүүлэх байх гэж бодсон. Чиний онгоц хараад тэр томыг бодох юм бол тэр нөгөө нэг юу далавчин дээрээ нэг жижиг нуглаа байна. Энэ ямар нуглаа вэ? Энэ юу н амжилтын нууц юм шүү. YouTube дээрээс харж байгаа. Тэгээд турш үзээд нэг ийм хижүүл яг чигээрээ явах юм байна гэж бодсон. За сүүлийн онгоц энэ онгоц хэрвээ манай хүүгийн онгоцыг гүйцэхгүй бол манай хүү маань 500 мянган төгрөг өнөөдөр хожих нь байна. Яа! За баярлалаа. За манай Төвшин баярын онгоц энэ чи урдаа ийм юутай юм бэ? Ийм одоо хошуувчтай юм урдаа нэг юмтай байна. Тэгснэ ингээд салхин дээрээ ингээ хоёр далавчин дээрээс дээшээгээ боссон бас хоёр. Энэ сүүл юу вэ? Энд нь ингэж нуглаж ингэж хийх дээш нь хөөргөж явуулах гэсэн чи болоогүй. Яг туршиж үзсэн чинь шууд дээшээ хөрөө таасан дүр ийдсэн. Тэгээд болчихсон.
Чихтэй сонгоцоо бас нилээн бас нарийн бодож байгаад бас деталь бүрдээ энэ ажилласан байх шүү те. Тэгээс онгоцондоо сэтгэл гаргасан болохоор чам энэ хүү онгоцон чамдаас 500 сая төгрөг авчирлаа баяр хүргье. За яц. Манай агшил хамгийн гоё. Манай агшийн нөө халан гаднаа хайрын дотроо ингээд Зөв зүйл хийх юм бол ингээд маш амар гоё юм штэ. Буруу зүйл дээр бол яг уурладаг. Хичнээн тийм ч гэсэн ингээд бидний төлөө ингэж үг хэлж байгаа. Тэрийг л ойлгож авдаг. Залуухан багш болохоор бид нарыг ер нь сайн ойлгож чаддаг. Тэгээ ярилцахаар бол багштайгаа ярилцчихдаг. октодтойгоос тэр хөвгүүцтэйгээс тэр яг үеийн юм шиг найзлаад тэгээ хичээлээ заахтаа ч гэсэн ер нь их сайн заадаг. Битэд 3 хичээлийн ордог болохоор тэг хичээлээс тэр сайн заадаг. Битэдтэй харилцаач тэр амар гоё байдаг. Зэмний яг 2 дахь одоо анги өмнө нь 6-аас 12 төгсгөж байсан. Тэгээ одоо дараа нь яг 3 жилийн өмнө авсан анги. Хүүхдүүдэд хайртай учраас ерөөдөө багш мэргэжлийг олсон гэсэн. Одоо нийт яг 13 жил агшилж байгаа. Амьдтаа нэг нэгнээ сайхан хайрлаасай. Нэг нэгээ дандаа эргээр хандаасай. Зөв одоо үгийг нэг нэгэндээ хэлдэг. Сайхан урмын үгийг нэгэндээ харамгүй хэлж гараа гэж л зөвлөдөө ангийнхан. За ингээд энэ хүн ангиараа контент байна өндөрлөж байна. Тэгээ манай 14 дугаар сургуулийн 8-ийн байна. Нийт ангийнхан фонд дээр 460 мянга. Тэгээ манай онгоц тэсгсэн залуу маань 500 мянга. Нийт 960 мянган төгрөгийг надад хоцсон байна. Та ангийнхандаа баяр хүргье. Like, comment, subscribe. Woo!